Би подкастын 12 дахь дугаар. За энэ удаагийн дугаараар за Монголын сагсан мөнгө одоо удахгүй эхлэх чинь тий. Одоо 10 сард эхэлнэ. Тэгээд лиг маань удахгүй эхлэж байгаа. Тэгээд энэ удаагийн дугаараар за хуучин бол Завхан Бродерс баг тоглож ирсэн. За энэ жилийн хувьд бол шинээр Дархан United багт оролцсон тоглохоор болж байгаа. За Барса найз маань ирсэн байна тий. За Барса бас манай нэвтрүүлэх төвшөө нөгөө нэг янз бүрийн хүмүүс үздэг шүү. Яг бол манай зочд маань янз бүрийн хүмүүс байдаг болохоор тий. Манай одоо чинь хуулийн талын байгууллагаас хүмүүс ирж байна. За жүжигчид ирдэг, рэпер, артистууд тий. За спортын төрлөөс үл захим спортын төрлөөр бас одоо ажиллаж байгаа. За каст хийдэг хүмүүс ирж ирсэн бол за энэ удаагийн дугаараар яг сагсан мөнгөний чиглэлээр анх удаа хүмүүс оролцож байна. За тэгээд мэдгүй хүмүүс байж магадгүй шин эхлээд өөрийгөө бас хүмүүст товчхон танилцуулчихгүй. За миний бодлохоор одоо Завхан Бродерст 3 жил гараад тоглоод тэгээ энэ жилээс багаас болоод одоо Дархан United гэх багт орж ирж байна. Шинээр одоо бэлтгэгдээ орцсон явж байна. 10 сарын 1-нд эхний тоглолтууд хийгээл явна да тий. Тийм л залуу байна да. Сагсан мөнгө тоглодог тий. За яг хоёлаа нөгөө нэг би бас нэвтрүүлэг болсон дээр л хэлдэг. Ер нь бол хоёлаа өнөөдөр дийлэнхтэй сагсан мөнгөний талаар яа тэр та ялангуяа Монголын сагсан мөнгөний талаар илүүтэй түлхүү ярилцж магадгүй цаашдаа бас хоёлаа бас өөр юмны талаар ярилцаж болно. За манай нэвтрүүлэх голонд гоё чөлөөтэй байхыг хүмүүсээс хүсдэг. Тийм болохоор гоё чөлөөтэй байгаар гэж Барсагаас бас хүсэж байна. Барсаг бас манайхаа ойлгохоор бас өмнө нь бас нэг нэвтрүүлэгт оролцож байгаагүй болохоор тэгээд бас нэвтрүүлэг хийхээс өмнө за мань яадаг бол нэг яадаг бол гэж асуугаадсан. Тэгээд бас энийг бас давхар хэлчихье. Тэгээ манайхан бас муулж байгаа комент бас зөндөө байдгаа. Тэгээ тэр мөрөн дээрээс жоо хайртай байгаарэ. За Барса дээдлэгт ороо 3 жил болцоо. За одоо энэ жил 4 дахь жилдээ тоглох ч юм уу? За энэ жилийн хувьд багаас болсон. За байрлал дээр яаж вэ? Өмнөх байрлал дээр. Өмнөх байрлалаас жоохон солигдчих бас магадгүй л байна. Шинэ багтагаа. Шинэ багийн шинэ коуч хөдөлгөөнөөр явж байгаа шүү дээ. Тэгэхээр 3 номер дээр юм уу 4 номер руу шахаж тоглох гэж өөрөө хувьдаа бодож байгаа. Коуч хувьд бас юу бодож байгаа юм бэ? Сайн мэдэхгүй л байна. Одоо лиг их бас эхлэегүй болохоор тийм. За хоёлаа сагсан мөнгөний талаарх яриагаа бүр эндээс эхлэе. Барса өөрөө яаж явж байгаа дээдлэгт ер нь оролцсон тоглохоор болчихоо. За одоо ер нь энэ одоо гарч ирж байгаа залуучууд дүүнер маань ер нь Монголын дээдлэгийг одоо маш олон хүмүүс үзэж байна те. Яг зүгээр яг сагсаа тоглоод явж байгаа дээдлэгт оролцох боломжтой байт юм уу? Ер нь бол яг энэ бас гарааны те одоо драфтын талаар ч юм иймэрхүү мэдээлэл бас хүмүүст мэдгүй хүмүүс байж магадгүй хэлээд өгч. За чиний хувьд бас ямар байсан бэ? За миний хувьд би ер нь их маш одоо тамирчны хувьд бол их хөгшин болж ижил сагсан мөнгө тоглож гисэн л дээ. Өөрөө болохоор яг хөө тэгэл нэг годомжаар сагс тоглож явдаг байж байгаа. Их сургуулаа төгсөөд 4-р курсээсээ ер нь яг сагс руу хөл тавьж эхэлсэн. Тэгээд 4-р курс бүр оюутан байхын 4-р курсээсээ юу? Тий. Оо тийм үү. Тий яг Жилиг гэж явдаг байсан. Тэр үед тий Жилиг тоглоод тэгээд Жилигээ дуусгаад 21 аймаг тоглоод тэгээд тэр 21 аймагаас ер нь дээдлэг рүү багууд хараад 2 баг санал тавиад Бродерс руу орж исэн. Тэгж эхэлж исэн. Ерөнхийдөө бол одоо сагсан мөнгө сонирхдаг дээдлэгт яаж орох вэ гэд. Миний хувьд болохоор яг зөв маш их хөдөлмөрсөн л гэж өөрийгөө хардیں۔ Тийм. Тэгжээж л дээдлэгт орсон. Оюутан лиг нэгт ерөөсө тоглож үзег байхгүй. Тэгээд дүүнер бол одоо маш их хөдөлмөр хийж ижил гарч ирэх байх. Өсөлттэй их байгаа. Тийм. Тэгээд одоо энэ өсрийнхаа тэмцээнүүдэд өөрсдөө харуулах оюутан цагтаа одоо өөрсдөө сайн тоглож тэ оюутныхаа лигт бас тоглож ижил багууд их хард юм л гэж би одоо боддоо шүү дээ. Тэгжээж өөрсдөө харуулж ижил драфтаар орж ирэх болцоо одоо тийм. Одоо л яг нэг их сургуулаас оюутны лигээс ч юм уу драфтлагдж байгаа тийм. Миний ойлгож байгаа зөв. Би бас яг тэр талаар сайн мэдэхгүй болохоор буруу зэрэг хүмүүс ч гэсэн бас өгдөг гэсэн. Өгдөг нэрээ. Болох уу тэгэж болдог гэсэн. Зөв. Тэгэхээр тухайн үед бол одоо байгаа системээс арай өөр системтэй байсан гэсэн үг үү? Тий, ер нь чамайг драфт гэж бас хэцүү. Ер нь ярьж байгаа л орчдөг. Одоо л бүгдээ хуульчилсан. Системтэй болсон. За Барса яг бид нар одоо бүр танилцаад найзлуудаа хэдэн жил болчихно? 15 6 жил болж байгаа хэрэг тийм. Тэгээд яг багасаа л ингээд сакс тоглолтог байсан. Барсаац өөрөө сакс тоглолтог байсан. Тэгээд яг ингээд саксантаа үнэнч байсан нь одоо магадгүй ингээд Монголын сагсан мөнгөний лигт одоо дээд лиг бол хамгийн том лиг те. Энд тоглож байгааг одоо шагнал гэж өөрийгөө боддгоо. За ер нь тэгдэж шүү. Тий, маш их үнэнч байсан. Тэгэл бэлтгэлээ гээл
Ер нь хамт тоглоо явж исэн чивдэрийн найзууд хүртэл сакс орхисон шүү дээ. Тэгэл маш их хичээл зүтгэл гаргаал те. Энийг ууггүй орхихгүй байж байгаа л одоо энэ байгаа газартай байж гинэ л гэж боддоо шүү дээ өөрийгөө. Одоо яг энэ дээр бас дуусчих хамаг ойлгож хүлээдэй ярьсан. Одоо манай AK томо жижиг. Тийм одоо цайз 16 44-т сурч ирсэн. 53 дуус сургууль сурч ирсэн. 10-ын одоо сагсан талбай дээр тоглож ирсэн. 12-ын талбай гэж ярьдаг те. Тэнд тоглож ирсэн бүх залуучууд бас нийтдээ л ингээм хамт тоглол явдаг байсан. Бас бидний дундаас гоё дээдлийг тоглож байгаа залууг найз нь бол сувда бахархдаг шүү гэж энэ ташранд бас хэлчмээр байна. За яг барса. За хоёлаа эндээс эхэлнэ. Ээлж дараалт яваа он цаг хугацааны үед. За дээдлигт орохоос өмнө чи за 21 аймгийн лигт тоглож ирсэн. За G лиг гэдэг чи одоо нөгөө нэг тоглож байгаа M лигтэй адилхан уу? Одоо нөгөө M лиг гэж явж байгаа те. За тийм. Ерөнхийдөө ер нь хөгжлийн лиг гэсэн үг. Одоо хуучны одоогоор л M лиг тоглож ирсэн гэсэн үг. Яг гоо тэндээс ингээ гарч ирсэн. Тэр үед ер нь тоглогчид яг зөвхөн саксаа тоглоод амьдрах болцоо ер нь байсан уу? За ер нь тэр үед бол хэцүү байсан. Яг үнэндээ. Тэгээ би чи эхний жил мэлдээ бас яг хоо грек контракт хийгээл орж байгаа л да дээдлээ. Тэр үеийн цалин мэлэн бол одоо бас арай л бага байсан. Яг саксаа тоглоод бол амьдрах. Одоо бол тийм боломжтой. Одоо бол боломжтой болчихлоо шүү дээ. Бүх залуучууд бол үнэхээр бэлтгэлээ гээд чансаатай гараад ирэх юм бол үнэхээр л хангалуун амьдрах чадвар болчихлоо. Тийм. Барсагийн хувьд одоо дээдлийг тоглож байгаас өөр за яг спортын тамирчны замналаас өөр одоо мөнгө олж байгаа ч юм уу эсвэл өөр хийж байгаа бизнес ч юм уу тиймэрхүү байгаа юу? Өөрийнхөө нэг жижигхэн бас нэг бизнес хийнэ. Тийм. Гэхдээ ер нь бол яг хоо одоо хөдөлмөрийн энергийг 100% гэж бодвол яг энэ сагсан мөнгөтэй хэдэн хувийг зориулж байгаа юм? За би яг 100% гэж бодвол ер нь өөрийнхөө нэг 80% зарцуулж байгаа л гэсэн. Яг амьдралынхаа одоо бас энэ чам нэг талтай амьдрал байгаа, нэг талтай миний бэлтгэл сургуультай байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол би яг 80% сагсан мөнгөтэй зарцуулж байгаа л гэсэн. 20% нь өөрийнхөө жижигхэн бизнестэй зарцуулаад байна. За тэгвэл барсаа одоо яг тэгвэл дээдлийг тоглоод тэндээс авсан цалингараа өөрийнхөө амьдралд ер нь хангалттай байж чаддгүй. Одоо бол боломж болсон. Үнэхээр боломж болсон. Тийм болохоор сая ингээд өглөө наттай ярьсан. Манай нэг 3 дахь өдөр л амардаг. Бус төрн бэлтгэлтэй байдаг чинь те. За яг бус багууд ерөнхийдөө адилхан л байгаа бах. Гэхдээ би бол тэрнээс мэдэхгүй. Ер нь дээдлигийн тамирчин өдөрт ер нь хэдэн цагийн бэлтгэл хийж ямар юм хуваарийн дагуу ажилт. Энэ талаар бас жоо ярьж болох болов. За ер нь бас ондоо дээдлигийн багуудын хооронд бол тийм. Бус багууд яах юм манайх бол өдрийн 2 бэлтгэл хийдэг. Одоо шахуу урд 3 бэлтгэл хийж болж байна. Тэгээ хувь хүн ч гэсэн өглөө эрт босоод те өөрийгөө бас сайжруулахын хувьд бэлтгэл хийн. Хувь бэлтгэлүүдээ тийм хувь бэлтгэлүүдээ хийн. Ер нь дандаа л бэлтгэл явж идэг шүү дээ. Тэгэхээр багуудыг ер нь бол ондоо бас өдрөдөртөө тааруулаад ямар системээр явдаг юм гэдэггүй. Одоо энэ ч нөгөө системд ороод ингээд явдаг үлцтэй. Би бас тэднээс сайн мэдэхгүй л тийм. Гэтэ ер нь бол одоо лиг ингээд томрохын ирээр хөгжихийн ирээр ер нь ингээд тамирчдын тэнд гаргаж байгаа цаг зав хөдөлмөр маш их байгаа болж байгаа. Мэдээ цалин ус авч байгаагийн хэрээр те. За хоёул өнгөрсөн 3 жилийн тухайд яриад за Завхан Браадерс баг тоглож исэн. За энэ жилийн үед яагаад багаас байсан бэ? За ер нь бас өөрөө хувьдаа ч гэсэн бодоод шийдвэр гаргаад те. Гэр бүлийнхэнтэйгээ яриад би ч урд нь ерөөсөө баг магсаалж үзээгүй. Завхан Браадерс багтаа бол бас гоё өгөөжтэй сайн л баг байсан те. Гэхдээ яг хоо зөвөр бас баг магаас солиод өөрийгөө бас нэгээд үзье. Тим шийдвэр гаргаж л би дарахын нийт баг гэсэн. Нөгөө талаараа одоо чинь одоо яг дарахын United баг санал тавьж байгаа тийм үү? Тэнгүүд нөгөө талаараа одоо чинь хувийн үүднээс ч юм уу тэнд арай чамд илүү том боломж байсан уу? Эсвэл ер нь уур амьсгалаа солихоор шийдээд ер нь одоо дарахын United багт орохоор болсон уу? Ер нь аль нь түлхүү байсан бэ? Ер нь аль нь л болсон. Хоёлаа. Тийм. Гэхдээ яг Завхан Браадерс багийн уур амьсгал маш гоё байсан. Нэг талаараа болохоор одоо би юу яа гэхээр өөрийгөө яг сайн нээ боломж нь арай илүү бас байж магадгүй гэсэн үднэс бас орсон л доо чиний хэлдэг тийм. Яг өөрийгөө нээж харуулъя тийм. Одоо би өөрөө бас залуу тамирчин. Тийм болохоор бас өөрийгөө нээ гэсэн шалтгаанаар л орсон доо ер нь. Магадгүй бас талбайд олдох цаг арай их байж магадгүй тийм.
Ер нь гэхдээ тамирчин тэр бол маш чухал өстэй талбай. Тийм. Өөрийгөө харуулах цаг л те. Бас нэг ийм асуулт байна. Одоо нөгөө prime time гэж ярьдаг шүү дээ. Одоо яг оргил үе гэж ярьдаг те. Монголын одоо сагсан мөнгөдөөс одоо тоглож байгаа тамирчдын хувьд насны хувьд ер нь prime time нь одоо хэдээс хэдэн насны орчин байд юм бэ? Одоо тэгтээ миний бодлоор болохоор залуучууд гашгүй байна. Ер нь л Бүр тий. Ах нарын хувьд мод бол 25 наснда яг иди улаан мовлаа гэж ах нар ярьдیں۔ Тий, миний хувьд болохоор одоо ер нь бас багасаад гашгүй байна. 20 нас тий. Ер нь лиг бас залуучаад байгаа шүү дээ. Дандаа ер нь одоо ч 20 настай залуучууд орж ирээд одоо бас ид яг тийм баг тий. Тэгэхээр ер нь миний хувьд болохоор бодож байгаагаар 20-24 нас юм болов. Яг ид оргил үеийн тий. Тэгэл тэрнээсээ цаашаа ахмад тамирчин болоо явчих болоо. 25 үрээл ер нь туршлагатай. Туршлага гэдэг үг араас нь дагаал явах. Тий. Одоо би чинь дарахын юунаас дээрээд ер нь хамгийн хөгшмөнд тамирчин талтай болоод. Оо баг уу. Тийм. Тэгэхээр бас жоохон өөрийгөө бас хөгшин тамирчин гэж бодох бас жоохон хэцүү л байна тий. Тэгэхээр одоо Барсагийн хувьд бол за prime time нь дууссан байж болох ч гэсэн илүү одоо чинь Барсагаас доошоо дүүнер ч юм уу за багийнх найз тунд ер нь насны хувьд доошоо залуучууд хэд орчим байгаа. За одоо 70% нэ шүү. 70%. Тэгэхээр Барса илүү нөгөө дээдлийг одоо талбай гадуурх юм яриа мараа гэдэг ч юм уу одоо илүү залуучуудтайгаа илүү нөгөө нэг сэтгэл зүйн дээр тоглох мал тиймэрхүү юм дээр илүү бас ажиллахыг хүсдэг үү ер нь хувийн хувьд яадаг вэ? За яг үннийг хэлэхэд бол тийм бодол мод яг сууггүй л бай. Тийм. Гэхдээ ер нь бол бас лигийн дундуур бас тийм агрессив тоглолоор ингээрэ тэгэрэ гэд бас нэг хэлхэл баг л та. Хилдэг болт юм бэлээ гэж. За бас нэг юм яриа. Одоо нөгөө нэг илүү prime time залууж чинь гэж ярьж штэ. Тэнгүүд яг ингээд хүүхдүүдийг одоо оюутны лиг тоглож байгаа ч юм уу. За эсвэл өөр энэ тийм тоглож байхад одоо яг нэг гадаад хөлн бүгдээр бол бүр айгүй бүр жоохноос нөгөө нэг ангиатууд чинь олон харцсан байдаг штэ. За энэ хүүхд ийм юм байна. Ийм хүүхд ийм юм байна. За энийг ер нь бол инг гарч ирэнгүүт нь багтаа авахын төлөө ингэж хичээх юм байна да гэдэг ч юм уу. Яг иймэрхүү байдлаар Монголд тийм агентууд ер нь хэрэг ажилт юм бэ? За Монголд ер нь ээж гэдэг юм ер нь байхгүй шүү. Байхгүй. Аха. Би болоход өстой мэдэхгүй байна. Угаасаа ч ер нь байхгүй Монголд тий. Яг баг тус бүртээ доод үеийнхээ залуучуудыг бэлтгэх гээд тий. Доороос залуучуудаа бэлтгэл сургалтанд хамрагдуулаад явж идэх ер нь бол энэ тамирчнаа л одоо өсгөрөө төдөө тамирчин болгоно л гэсэн юм. Яриад явж идэх байхгүй тий. Тэгээ бэлтгэл хийлгээл явж байна. Давхар хүүхд оюутан байсан ч багийн бэлтгэлтэй хамрагдаад цуг. Ааха. За тэгээд драфтлагдаад явлаа боломжтой боллоо те. За тэгвэл одоо жишээ нь Барса нуулгүй хэлбэл чи зүгээр жидийн одоо жишээ нэг миний хувьд нэг жилийн цалиныг иймэрхүү байгаа гэдэг ч юм уу. За ер нь бол за эсвэл чи хэлэхгүй байсан ч болно. Ер нь бол дээдлийн цалин бол чамд бол их хар мэдээ бол байж л байгаа бах те. Намаагд бол би бол харанхуй. Гэтэ зарим нэгэн сая өнгөрсөн жил амар өндөр үдүнтэй гэрээнд тэглэж би нэр одоо яг бид нар ингээ багада NBA үзэл явдаг гэсэн. Гэтэ би NBA-с илүү одоо Монголын лигт би амар хайртай байхгүй. Амар үздэг, амар дэмждэг, өөрийнхөө үзэл бодлоо бичдэг те. За тэгвэл одоо зүгээр залуучууд ч юм уу одоо тамирчдын хувьд нэг хамгийн багтаа тэдээс за тэдийн оронд цалин авч байгаа шүү гэдэг дүн хэлэх боломжтой. Ер нь зүгээр яг тэр дүн яг таарахгүй гэсэн болно л доо. Тэгвэл нэг гэдэг байхаа гэдэг бодлоор ч юм уу. За 50-100 юм болов. 50-100 оронд тамирчид тоглож байгаа. Руки тамирчин тамирчдын бас цалин сайн мэдэхгүй л. Миний хувьд яг хар яриа мараа тэгэл одоо нэг муугар ярих тамхины өрөөний яриа л гэж байдаг шүү дээ. Тэрүүгээр ер нь сонсож байхад бол ихэнх дийлэх тамирчид ер нь 50-100 оронд тоглож байгаа. Тий. Одоо бол тийм л бодол байна. Тэгээс би бол яг өөрийнхөө бас нэг гэрээ бас хэлмээргүй. Тийм. Ер нь бол маш нууцтай шүү Тийм. дээ. Болно. Яг зүгээр би сайн нэг юм жоохон агрессив асуусан байж болно шүү зэ. Гэхдээ яг хараар гэдэг ч юм уу те иймэр баримжаагаар гэдэг ч юм иймэрхүүж. Тэнгүүд нэг одоо тамирчинд за 50-100 гэж за 70 муу 80 саяар бодлоо гэхэд тэр жил хүн тамирчтай гаргаж байгаа төсөв нь тэрбумд авчаад байгаа хөөхгүй те. Цалингийн хувьд. Тэгэхээр энэ дээдлийн санхүүжилт өөрөө маш амар байна. Сайн байна. За одоо чинь Дархан Юнайтед багийн хувьд чинь өөрсдөө ордонтой те. Арена байгаа. Энэ жил лигийн одоо улирлын тоглолтууд яг аренад хүлээж авч тоглох уу? Тоглоно. Одоо манайх чинь
10 сарын 1-нд лиг эхлээд 10 сарын 4-нд манайх Knights-тай тоглохоор байлаа. 10 сарын 7-нд бас нэг тоглолт байлаа. Тэгэхээр бидэд одоо 7 хоногийн өмнө очоод бэлтгэл сургалтад тэндэл байж Аренада тэндээ байрлаа. Аренада бэлтгэл хийгээл байж байгаа. Тэгэхээр жил 8 тоглолт авна гэх шиг байсан. Би тэгж сонссон. Гэхдээ тэр бас үнэн бодлогыг нь бас сайн мэдэхгүй байна. Яг дарханд байгаа аренада юу? Тий, дархны аренад. Түрүү жил чинь нэг 4 тоглолт тавьчихсан баха. Миний санаж байгаагаар тийм бах. Би лав дарханд лигийн өмнөх тоглолтын дээр нэг очиж тоглож ирсэн. Тэгээ лигийн дундуур дарханд нэг тоглолт хийжсэн. Тэгээ миний санаж байгаагаар бол дарханд 4 тоглолт авч ирсэн бах дархын аренад. Одоо энэ жил бол бас арай ихсээд 8 тоглолт авахар тийм юм яригдж гэсэн бид тэрийг бас яг гүйцэцэн мэдэхгүй байна. Гэтэ энэ бас ингээд хүчээ бол илүү гоёх те. Одоо чинь дээдлиг Улаанбаатартаа шаваад үзээд багш илүү ингээд одоо чинь дархны залуучууд дархны багаас дэмжихэд дарханд байгаа аренадаа үзвэл илүү сонирхолтой бах те. Яг тэр шиг одоо ингээд бид нэр тоглолтоор явахдаа ийш тийш аялж тоглолдог илүү байдлаар яг одоо чинь магадгүй би удахгүй бас Сэлэнг Бодс гэдэг баг аренатаа болох байх гэж бодож байна миний хувьд. Miners ингээд аренатаа болж байгааг лөө баригдаж байгаа ч лөө нэг тийм бас мэдээ сонсч ирсэн. Яг энэ шиг ингээд арена ингээд бариа явж байгаа өөр багууд байна уу дээдлэгт? За, ер нь сонссон. Ганц нэг багууд байх шиг байл. Тэр нь бас нууцлаг шүү дээ. Тэд нар бас тэгэл хоорондоо өөрсдөө хоб юм хийгээл явж байгаа. Тэгэл баригдаад дуусныхаа дараа үсээл болох байхаа. Ер нь бол яг чиний хэлснээр бид нар бас нэг аялын тоглолт хийдэг болчвол бас гоё шүү дээ. Тийм, үнэхээр гоё. Тэгээд бид нар чинь би түрүү жил Бродерс байх та Солонгосын тамирчтай очиж нэг тоглолт хийжсэн шүү дээ. Френдли геймүүд хийгээ явж ирсэн. Завхан Бродерс чинь жил болгон Солонгост очиж бэлтгэл хийд юм шүү үсэ. Түрүү жил анхных нь байсан. Тэгээд энэ жил бас явсан байл. Тэгээ нөгөө Солонгос дасгалжуулагчтай болохоор Солонгос дасгалжуулагч нь жуулчлаа тий. Яриад багуудтай яриад том багуудтай яриад тэнд очиж тоглолт хийдэг. Тэгээ нөгөө тоглолтын бэлтгэл хийгээл явдаг л да. Түрүү жил би явж байхдаа Солонгосын нөгөө нэг багууд чинь дандаа нөгөө нэг бас нэг тал руугаа дандаа автобусаар тий багийн автобустай тэгэл ийш тийш явж тоглолт хийх юм билээ. Тэр бол бас маш гой санагдцтай. Тэгээ яг Монголд одоо яг зүгээр сая плей-оффын аваргын бүх тоглолтууд эмэрэнэд боллоо тий. Тэнгүүд яг манайхан гэсэн өөрсдөө тоглолтондоо цуг очдог, цуг ирдэг автобус байгаа үстэй байхгүй юу? Бас ховор. Гэтэ яг одоо ийм одоо ийм богино хугацаанд маш гоё хөгжиж байгаа юм чи удахгүй тэр зүйлүүд илүү нээлттэй болох хөө. Нээлттэй болох хөө. Угаасаа сагсан бөмбөг маш амар хөгжиж шүү дээ. Үнэхээр гоё хөгжиж байна. Монголын сагсан бөмбөг бол үнэхээр амар хөгжиж байгаа. Тэгэхээр бүхэл юм гоё болох байхаа л гэж бодоод байгаа шүү дээ. За яг Барсаас сонирхолтой асуулт асуухад айдл гэж ярьдэн шүү дээ. Түнгүүд чиний хувьд бас одоо яг бид нар ингээ багадаа ингээл LeBron James-ийн өмсгөлийг өмсөөл тоглолдог байсан бол те. Дэлхийн айдол одоо чинь одоо дэлхийн гэж ярих уу, NBA гэж ярих уу. NBA-ийн хувьд миний айдол бол ийм тоглогч. За Монголоос бол ийм тоглогч гэж хэлвэл чи хин энийг хэлгүй. За миний хувьд болохоор би NBA-ийн амар үзээд байдаг. Гэхдээ би тэр Лавин гэдэг тоглогч бол Зак Лавин. Тий. Зак Лавиныг хитооны юуны авраг үлээ. Слэм данк авраг те. Би тэр тоглогчийг бас ер нь ганцхан слэм данк биш. Тэгээ шийдэлт оролт тесрэлттэй бүх юм бас анзаардаг ер нь тэр тоглогчийг. Монголоос гэвэл би одоо 3-3-ын тамирчин Дүлгөө ах юм болов. Дүлгөө ахаас бас нэлээд туршлага оруулаад тий. Дүлгөө ахыгаа тоглолтуудыг байнга үздэг. Тэгээ нэг багц ч гэл байсан. Тэр хүнээс бас сурах юм ихтэй. Би тэр хүнийг маш сайн харж явдаг тий. Ер нь анх дээдлигт байхасаа л харж суралцаж өссөн. Санчир Томи гэж ярьдаг шүү дээ. Хүн болгоно л тэгээ сагсанд орж ирж байгаа. Яг хөө би угаасаа Санчир Том ах хоёрыг үзэж өссөн л дөө. Гэхдээ тэр Дүлгөө ингээд одоо Монх гэдэг очтойх бол би тэр хүний одоо тэр яаж талбай дээр гаргаад тэр амар тэмцлийг гаргадаг тий. Тэр хүнээс тэр ухаан гардаг. Тэрийг л маш сайн өөр дээрээ суулгах юмсан л гэж боддог. Барсан санчивал бид нар хэдэн онд лээ нэг жоохон хөвгтүүд бахта яг л Санчир Томыг үзээд өссөн гэдэг шиг яг л үзчихэл өссөн тий. Одоо хүлгүүд танан гард гэдэг хоёр баг байнга финалд гэж жилүүд байлаа л. Одоо нөгөө нэг найзуудаараа нийлж байгаа л спортын дууртан дээр очиод очилж байгаа л ордог тий. Юу лээ? Урд нэг хаалгаар нь ордог хөлөө. Жижигхэн хаалгаар ингэж очилж тий.
очилж тий. байгаа. Хажууд л нэг түүз байдаг тий. Тэр түүз рүү очивол чихэр бичэн авч байгаа. Ороод аюу гой үздэг үстэй. Тухайн чи нэг билет 2000 бол 3000 ч болов. Тийм баг. Тийм байсан баг шүү тий. Одоо бодоход бас аюу гоё юм байна л да энэ яриа. Тэнгүүд одоо яг тэгж үзэж би сая эмэрэн хийдийн тоглолтууд үзлээ. Тэр үнэхээр бүр яг би одоо яг тэнд үзэж байхдаа хуучин нөгөө нэг тэнд өс үздгээ бас яг харьцуулаа яг ботход аюу гоё байхгүй тий. Дээрээс нь бас яг ингээд цуг үзэн явжсэн найз маань хүртэл ингээд гоё дээдлийг тоглож байгаа юм үнэхээр гоё байгаа. Асуух гэдэг асуулт нь барсаа өөрийгөө л дээдлийн тамирчнаар төсөөлөд явхад ч юм уу те яг тоглоход тоглолтын өмнө ч юм уу ингээд хамгийн том юм ментор эсвэл ингээ өөртөө ингээ ярилцдаг дуу ч юм уу плейлист ч юм уу тиймэрхүү одоо зүгээр өөрийгөө нэг бэлддэг юм гэж байгаа юу? Би ерөнхийдөө юу яадаг л та. Одоо нэг тоглолтод орохоос өмнө аль болох нөгөө нэг алхаж очиод тий. Би нэг тийм амар дуу муудыг сонсоод байдаг юм. Зүгээр л алхаж очиод би ерөнхийдөө халаагаад очдөг гэх юм уу. Өөрөө өөртөө л ерөнхий жоохон тэмцэлддэг. Одоо чи яг энэ талбай дээр ингэж гарах юм бол тэгэрэй гэдэг. Тэр юм маш сайн контролд бол тэр алхаж явах хугацаанд маш сайн контролж очдог. Өөртөө ярилцсан. Тийм өөртөө ярилцсан. Яг л тэрнээсээ л би яг талбай дээр гараад яах вэ? Өнөөдөр яг яах хэвээр би ямар багтаа тоглож байгаа вэ те? Ямар тамирчтай тоглох вэ? Тэрийг л маш сайн контролд бол ордог та. Нэг за Захун Brothers баг өнгөрсөн жил лөө би бас жоохон бүтүүлэх асуулт асуучих магадгүй ш. Нэг талбайг хаяа явж исэн бэлүү? Үгүй лөө. 3 жил одоогоос бол 4 жилийн өмнө. Намайг тийм зүйл болж исэн те. Эрхийн өмнөх жил байхгүй. Тийм. Яг зүгээр яг би тэгтээ тэрийг асуухгүй ш. Яг ингээд талбай дээр ингээд нэг бүр алалцдаг штэ те. Бүр ингээд таньдагч байсан, таньдгүйч байсан те. Яг тэрний дараа тоглогчдын хоорондынх нь уур амьсгал ер нь хэрүүдэг. Эсвэл ямар нэг юм хүн тоглолтын дараанаас ч юм уу одоо тамирчдын хооронд ингээ гардаг юм илүү юм сонирхолтой болтгоо ер нь тиймэрхүү байдгүй. Ер нь талбайн гад нь бол найзууд шүү дээ бүгдээрээ тэр хоорондоо маш сайнхан гоё найзууд. Тэгэл талбай дээр гарна гэдэг чинь миний хувьд бол бас ах тий би бас ах нартайгаа тоглож байгаа. Гэхдээ талбай дээр бол би яг өршөлтөгч л гэж хардаг ер нь бол тий. Шууд хамаагүй. Үнэхээр өршөлтөгч. Би сая энэ жил плей-оффор тэний үлзэдээ тоглож байгаа. Тий Скот гэх тамирчин аав нэг бас нэг төлөвлөж унгааж манаагаал сая сүүлээр нэг хэсэг үзсэн. Сая нөгөө яг хинтээд аз хоёрын асуудалтай давхцаж чиний хөндөгдсөн тий. Тийм. Тэгээд яг тийм асуудал болж байгаа ч гэсэн яг талбайн гадаа хувьцал хөрөндөө ороод байж байгаа буцаа гарах чинь тэр чинь нэг л лептер урууж өсч байгаа. Тэгээд Скоттоо таарж байгаа байхгүй юу? Тэр чинь плей-офф гэдэг чинь бас маш их контакттай шүү дээ. Тэгээд яалтчгүй хоёр талаас нь нэлээд контакт үүсгэж байгаа. Тийм асуудал болгосон. Тэгэхээр лефтэнд явбал лефтэнд таараал тий. Өнгөчлөөр тий. Яг тэр ситуацаараа тэгээд тийм л тий. Талбай дээр бол өрсөлдөгчдөр. Талбайн гадаа бол тэгэл ив найргалтай шүү дээ тий. Гэр бүл шүү дээ. Ер нь сагсан мөнгө гэдэг чинь тэгэл. Гэтэ яг зүгээр сонирхолтой санагдсан болохоор асуусан шүү. Зүгээр шүү дээ. Тэгээ яг угаасаа яг талбай дээр яг ингээд хажуунаас үзэж яхсан уур амьсгалсан яг юм хон чонууд байгаа байхгүй тий. Талбай дээр жисэн хэрэлдэн хэрүүд оруулаад тэр нилээл юм бол. Тэгээ аренагийн ингээд хувцал хөрөөргөө нэг л замаар явж байгаа юм уу? Нэг л замаар явж бүгд. Тэгээл угаасаа тэгээд муудсахгүй хараг байхгүй л юм тий. Эвлэрэхгүй хараг байхгүй л юм тий. Скот гэдэг тамирчнаас үүдэлтэй бас нэг асуулт байна. Ер нь Барса одоо чинь өмнөх багтаадсан 2 3 жил дараалаад одоо лигоноор тоглогчдод тоглосон тий. Монголд ер нь лигоноор тоглогчдод ингээ тийм үзэгчтэн тэгээ хөөрөгчдөггүй эсвэл одоо чи сая бол маш том хуйлтайсэн шүү дээ. Тэгээ ингээд хариуцлага хүлээгүй явцсан ч юм. За тэр мөр асуулын сайн мэдэхгүй байна. Ер нь энэ лигоноор тоглогчдуудын харизм ягаад тийм өндөр, эго тийм өндөр байгаа юм бэ гэж асуумаар байна. Чиний үднээс. Хүн болгоны зан аршин баг. Бид нар тэрийг бол мэдэхгүй шүү дээ. Тэр тамирчин тийм зан аршинтай гэдгийг бол мэдэхгүй шүү дээ. Тэгээ тэр хүн тэр тоглолтын дээр гаргаж байгаа тэр харьяасан бол одоо тэр хүний унган тийм нэг зан аршин гарч ирдэг баг. Мань бол одоо тэрийг бол яг тийм тэр тамирч ягаад тэр талбай дээр тийм зан гаргах ч гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Яг үнэндээ. Угаасаа л тэр чинь тэр хүн тийм харьяасантай байж байгаа л те. Яг л тийм зан аршин. Манайхтай нөгөө нэг намайг лигт 2 дахь жилдээ тоглож байдаг жил. Эхний жилдээ би нөгөө Монх цонхтой тоглодог жил шүү дээ.
тэр жил маань хэсэг баг нөгөө нэг гардтай манайхчин плей-офф дээр ихний чатанд таарж ирсэн. Тэгээ тэр жил би бас нөгөө рукигийн юуг нь легионер нь бас мэддэггүй. Энэ жил манай хот ирсэн л да. Би мартчихад байгаа юм. Тэр тамир чинь бас нөгөө талбай дээр эвгүй үйл гараа хөөгчсэн байхгүй. Дөрөв дэх тоглолтын дээр шүү дээ. Плей-оффын чухал тоглолтын дээр. Плей-оффын чухал тоглолтын дээр. Тэр хүн бас мухаа тийм харисмтай хүн л байсан. Тэгэхээр тэр угаасаа л тийм хүн одоо монголчууд ч одоо тэр хүнийг тоглолтыг хараал те YouTube-с ч юм уу одоо ингээл судалгаа хийгээл хайлайтуудыг хараал те тэр хүнтэй ингэж харьцаж үзэж байгаа ирэхгүй юм чи яг амьдраа ингэж харьцаж үзэж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс яг унан занал тэгж гарч ирдэг байх гэж би боддог те. Нөгөө талаараа Барсаас яг үнийг мэдэхгүй ч магадгүй л дээ. Гэтэ бас асууч. Нөгөө талаараа ингээд одоо сая Азаас нэг легионер тоглогч авчрах эрхтэй болсон тий. Харин тийм л тий. Тэнгүүд нөгөө талаараа тэр залуучуудыг авчрахтаа хувь хүний нөгөө нэг одоо сахилга бат ч юм уу тиймэрхүү зүйлүүдийн харгалзан авчирдаг ч юм уу тиймэрхүү судалгаанууд ер нь хэрэг байт юм бол өмнөх одоо historing судалдаг ч юм уу тий. Тийм. Ер нь бол гэрэн дээр маш их зааж өгдөг юм шиг. Талбай дээр тийм асуудал гарч тэрийг би бас нэг арай алтны хүн биш болохоор бас сайн мэдгүй юм ээ тий. Тэгэхээр тэрийг гэрэн дээр маш сайн зааж өгч ийм зан харьж гаргаж болохгүй. Одоо тий шоуддаг ч юм уу тий. Өнөөдөр маргааш тоглолт байл гэхэд өнөөдөр шоучдаг ч юм уу тий. Тийм юм байж болохгүй гэдгийг л гэрэн дээр маш сайн зааж өгдөг. Тэгжээч л тий бас яг хэрэгждэггүй юу сайн мэдэхгүй л би бас залуу хүн андаа одоо мань бол ганц би л байна тий. Хаяа клуб оронгууд би маш олон дээдлийн одоо тамирчдаа таарч ирсэн байхгүй тий. Тэгвэл нь хэрэгждэггүй мэдгүй. Гэтэ яг мэдээж бас нэг завж хөлөөмлүүд янз бүрийн гоо фри тайм байх л байх л та тий. Гэтэ бас тэр бас хатуу байдгүй. Одоо чинь барсаа ингээл та багын найз чи бүр яалтчгүй багын найз чи ирлээ тий. Чи өглөө тоглолтоо боддог чухал тоглолтоо ч. Дөнгөт л за нэстэ нэг 2 цаг зарцуулж чад шуушоогон сууя гэвэл тэгэл үгүй юу. Тийм шүү дээ. Ер нь одоо ингээл юу ихэлчүүл дээдлэг ихэлчлээ шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол тийм харилцаа ер нь жоохон хэцүү. Тийм хэцүү. Ер нь бол угаасаа байж болмоггүй зүйл тийм. Яг лигээ дуусгаал тий одоо манайх яг ингээд финиш болчлаа гэсэн үедээ найзуудтайгаа уулзах юм. Би тийм юун дээр бол бас ялчгүй найз тэгээд одоо гэлт ихээр бас амар хэцүү байдаг л да. Тийм шүү дээ. Хэцүү яалч гадаад дотоодоос хүрээд ирлээ гээл тий. Уулзын учрыг гээл. Тэгэл ялчгүй нэг хаяа бол бас нэг ганц 2 цаг суух үе байна. Мэд тохируулаад амрах цагт заамын одоо амтлаа тий. Ууж идэггүйгээр гой сууж болно шүү дээ. Тэгвэл бас тэгэл найз маргааш өнөөдөр ирчил маргааш явах гэдэг тийм хүмүүс тооцоолж тэгэл. Яг Барса гэхдээ өөрөө чи яг энэ тал дээр хэр сахилга баттай юм бэ? Ер нь сахилга баттай гэж бол бас өөрийгөө хэлэхгүй. Ер нь бас тэгтэл бас өөрөө энэ чинь хөдөлмөрлөл хичээж байгаа тийм. Тэгэхээр бас би өөрөө амжилт үзүүлэх гэдэг. Тэгээ бас өөрөө тийм илэн залангуй задгаа яваад байж бас. Тэгтээ бас тэг журамтай. Юм гой туунын гой таарлаа. Барса нэвтрүүлгийн ивент хийж байгаа. Өнөөдөр ер нь манай подкастыг ихснээс хойш бид нартай хамт байгаа SV брэндийн бас юу одоо амттангууд байна. Ер нь манайгаас анзаарч болоос дандаа реклам хийгээд л байгаа. Одоо хүртэл тий. Тэгэд бас өнөөдөр чамаа бас чипсээр тайлаа гэж бодлоо. Барса ер нь өөрөө хэр ер нь одоо юм амттан ч юм уу, снэк ч юм уу тиймэрхүү юм хэр хийддэг юм бэ? За ер нь идэх шүү. Идэх үү? Тийм. Бэлтгэлтэй орохын өмнө хүртэл иддэг би. Аха. За манай өнөөдөр хамгийн гол чинь би яг миний хамгийн дуртай төрөл sour cream onion төрөл байгаа. Амсаад үзэр хамаагүй сайхан хоёлаа миксикэн дээр сайхан идэж болно. Хамаагүй шүү. Тэгээд бас хүсвэл бас компот байгаа. Гэтэ манай гоё тархад чинь эхнэрт чинь гоё явуулнаа. Тэгээд компотоос адалж өгч болно. Тэгээд SV брендийн хамт олонд баярлалаа. Барса юу н ойрын хамгийн анх ихний одоо тавьж байгаа зорилго ч юм уу одоо залууны амбиц гэж байгаа шүү дээ. Хамгийн ихний зүйл чинь тэр юу байгаа? Зүгээр нэг амар сүртэй асуулт гэж битээ байлаа тийм. Энэ жилдээ тийм. Энэ жилдээ за магадгүй 5 жилдээ за бүр хитих ч юм уу. Сагсан мөнгөтэй холбоотойгоор. Би одоо шинэ багт ороод ирсэн тийм. Ерөнхийдөө бол би энэ шинэ багтайгаа маш сайн уусах тийм. Хамгийн ихэнд бол уусна багийнхаа системийг ойлгоно. Миний яг хувийн зорилго юу вэ? Би бас энэ жил All-Star тамирчин бас болж үзмээр байна гэдэг би бас худаа бодсон. Илүү болж тавьсан, илүү хичээж байгаа л гэсэн үг тийм. Багийн зорилго гэхээр би энэ жил багт
багтаа яаж иж тусалж байгаад те. Багийнхантайгаа ойлголцож байгаа. Дөрөв төлтгийг л ер нь маш их зорж байгаа. Гэхдээ манай тамирчид багийн тамирчид одоо бас арай илүү өөр юм бодож бас магадгүй. Миний хувьд болохоор би багтаага яг тэр төвшин энэ жил очих юмсан гэдэг төвшөнд би өөртөө тогтоогоо зорилго тавиа явж байгаа. Одоо ч гэсэн бэлтгэлээ гэж явж байна. Дархан United багийн хувьд өнгөрсөн жил плей-оффт хэддүгээр эхний шнаас асагдсан болов. Дархан United эхний шнаас асагдсан тий. Завхан Бродс багийн хувьд бас адилхан. Ер нь Дархан United баг одоо энэ жил яг энэ үүнээс үүдэлтэйгээр хэр том одоо ийм шинжилэлтүүд хийгдэж байгаа. Энэ талаар бас хэлж болох болов. Энэ жил Дархан United ганц шин тамирч орсон байх. Яг хуучин бүрэлдэхүүнээр. Хуучин бүрэлдэхүүн. Хуучин бүрэлдэхүүнээс нь хасагдсан хүмүүс бас байгаа. Тий. Тэгээ ганц шин тамирч авсан би байгаа. Тийм тэгээд дандаа залуу дундаар нь тоглож байгаа л гэсэн үг. За ингээд нэг тамирч шинээр орж ирлээ те. Нөгөө талаараа яг одоо Азийн зах зээлээс тамирч орж ирэх боломжтой болж байна. Азийн зах зээлээс одоо энэ улирлаас өмнө ч юм орж ирэх юм мэдээлэл энэ төр байгаа болоо. Бага манай импорт ирэхэд болцсон. Зарлагдсан. Уралдсан тий. Одоо зарлагдсан шүү дээ. За тэгвэл тэр мэдээллээс аваагүй байгаа юм. Тий. 11-нд буун гэсэн баха. Бид тэгсэн. Тий. 11-нд 18 мэлгүй 11 мэлгүй тэгж буун гэсэн. Тий. Солонгос тамирчин бас солонгос биш Япон тамирч ярьж байгаа. Тий. Японыхоо дээдлэгт олон жил тоглож ирсэн туршлагатай тийм тамирч ярьж байгаа. Аз тамирч. Яг барс одоо чи дээдлэгт нэг 3 4 жил тоглолчлоо. Одоо 4 жилдээ тоглож байна тийм. Тэнгүүд Монголын лигт легионер тамирчдыг үзүүлэх нөлөө нь ямар хувайд юм бол. Энэ гэхдээ барс зөвхөн чипт хоёр үзэл бодлын талаар ярьж байгаа шүү. Тийм болохоор энэ тал дээр чиний үнцэг ямар хувайд юм бэ? Легионер тамирчдын багтаа үзүүлэх өр нөлөө бол маш өндөр шүү дээ. Тийм тэр хүмүүс чинь бас маш уур чадвар за мэдээж маш өндөр оноо авч ирдэг ч юм те. За лигт үзүүлэх нөлөө болоо одоо энэ хувь үнээс одоо чи нэг легионер тамирчнаас одоо анзаарсан зүйлүүд нь ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүдээр юу гэдэг юм болоос. Тийм шүү дээ. Одоо бид нар чинь нөгөө тэр тамирчдаас бас суралцсан шүү дээ те. Тэр тамирч одоо тэр энэ уур чадвар ийм дийлэнх нь ийм юм байна те. Энэ хүнээс ийм юм сураад авчих юмсан те. Тим миг нь маш их бас хардаг. Өндөр. Тийм өндөр. Тэгээ ер нь бол одоо Монголын лигт одоо ингээл гадаадаас тамирчид ирээд байгаа шүү дээ. Тэр чинь одоо ерөнхийдөө Монгол тамирчдаа сайжруулах юм болов гэж би боддоо шүү дээ. Тэр хүмүүсээс маш тийм одоо хэрэгтэй зүйлсээ өөртөө аваад тийм өөртөө хөгжих юм болов би тийм л юм хардаг. Тэгэхээс бол Монгол тамирчид хоорондоо тоглоол байна, тоглоол байна. Хоорондоо өрсөлдөөл байна. Импорт тамирчин ирснээрээ бидний уур чадвар арай илүү болоод тийм. Одоо энэ жил чинь 3 тамирчин 3 импорт талбай дээр гарна гэдэг байна шүү дээ. Тэгэхээр 3 импорттой 2 монгол тоглогч гээд ийм бүрэлдэхүүнтэй гарна гэсэн үг шүү дээ. Ер нь бол плей-оффын хүнд тоглолтууд ер нь тийм байх бах тий. 2 3 дор үе дээр 2 импорт гардаг шүү дээ. Тий. 2 хар гардаг гэсэн тий. Хар гэдэг. 2 хар гардаг гэж ярьдэн шүү дээ манайхан тий. Тэгээд энэ жил болохоор нөгөө нэг Аз тамирчид нь минутын хязгаарлалт байхгүй юм лээ. Аз импорт нь. Байхгүй. Тий. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо 3 импорттойгоо 2 монгол тамирчин гарах болчиход байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр маш их хөрсөлтөө. Монгол тамирчдын маш их хөрсөлтөө гарч ирэх болов гэж бодоод байгаа. Маш их хөрсөлтөөс тэр чин хүн тий өөрийгөө хөгжүүлэн тий одоо би яг ингээд энэний төлөө хичээндээ тий энэ талбай дээр гарахын төлөө хичээндээ би яг тех болов гэж бодоод байгаа. 3 импорттой. Нөгөө талаараа барсаас ийм юм байна тий. 3 импорт тоглогч зэрэг талбай тоглоход үлдсэн монгол 2 тоглогч бол таарч тийм үү? Тэнгүүд нөгөө талаараа бас мууган талаараа гэвэл монгол тоглогчдод олдох цаг зав дахиад хасагдчихж байгаа гэсэн юу? Талбайд гарах хугацаа дахиад хасагдчихж байгаа гэж ойлгож болно шүү дээ тий. Тэнгүүд яг одоо нэг баг чинь 10 гаруй гишүүнтэй байгаа. Тэнгүүд 3 ингээд орчхоор тэн дунд бас дахиад өөрийгөө нэг цаг бас л баг болж байна. Тэгээд илүү хичээгл юм байна тий ер нь. Тийм меса хэлсэн шүү дээ. Маш их хөрсөлтөөн гарах байна. Маш их хөрсөлтөөн байна тий. Тэр хөрсөлтөөнд дундаас тэр минутаа олж авах гэж. Хөрсөлтөг байх гэж бодож байгаа. За яг одоо нөгөө нэг дээдлигийн хоёул асуултуудаас төрж байгаа хүнд ирээд. Барсагийн хувьд яг амбицлж байгаа зүйлүүд нь тийм аа. Одоо чинь Барса нэг за магадгүй хийдвэрт тоглох маань мэдэхгүй нэ. За нэг тоглолт дуусчаад за зодог тайлчаад тий. Тэнгүүд сагсан мөнгөтэй холбоотойгоор өөрөө ямар нэгэн зүйл цаашаа хийх үү? Ер нь тийм бодсон юм байдгүй. Манд бас тийм бодсон юм бас байгаа.
тий нэг сургалт мургалт гээл тий. Гэтэ тэрийг одоо бүр хаа байсан одоо би бол одоо 7-8 жилийн дараа л тийм өөрөө сайн сураад тий яг зүгээр бодож исэн. Зүгээр амбицлдэг шүү тий. Тийм л юм басна бодож явдаг байсан. Тэгээд байсан ч явах тий. Тэгээд уусаа бодож үзсэн. Нэг тиймэрхүү юм хийж үзэх юмсан тий. Одоо би ингэ сагснаас холдохгүй л хичээж байгаа шүү дээ тэр чинь. Би тэр нөгөө Амарчингийн подкастнаас нөгөө бэлгүү ах орсон байхыг үзчихсэн байхгүй. Тэсэн чи би илүү одоо дараа нь сагсан мөнгөтэй холбоотой гэхдээ илүү дараагийн удаа одоо зодог тайлчид багийн менежментэн дээр илүү ажиллах илүү сонирхолтой юм байлээ гэдэг зүйлээс хуваалцчихсан л та. Ямар нэгэн байл сагсан мөнгөтэй холбоотой тий. Жишээ нь илүү багийн менежмент тий. Одоо л өөрөө нэг тийм дасгалжуулагч болохыг хүсдэг гэж байгаа байхгүй тий. Багийн менежменттэй ойр ажиллахыг хүсдэг хүн болохыг хүсдэг гэж ярьж байгаа байхгүй. Яг энтэй адилхан чамд бас тиймэрхүү зүйлс байгаа. Яг тэр тал дээр бол бас байхгүй. Би яг нэг тийм багийн менежмент тий дасгалжуулагч масалжуулагч би өөрөө нэг амар тийм хүсдэг. Ерөнхийдөө бол. За яг Барсаг ер нь одоо бол яг чиний бас дахиж ингэж тоглолт олон жилүүд байгаа шүү дээ лигт тий. Тэнгүүд яг магадгүй зүгээр сонирхож байгаа миний асууж байгаа асуултууд ер нь бол үзэгчдийн асуулт гэж ойлгоорой тий. Тийм болохоор ер нь хүмүүс мэдхгүй зүйлээс асууж байгаа шүү дээ. Магадгүй хоёлаа мэддэг үзэгчдийн мэдхгүй зүйлүүд байж болно тий. Барсаа өөрөө тэдлэгт орохоос өмнө за нэг хүмүүс нэг ийм байвал илүү одоо чинь миний үед яд чи ийм байсан бол илүү боломжууд байсан юм биш үү гэдэг ч юм уу. Одоо тэгж хардаг зүйлс байгаа юу? Маш их шүү дээ. Чи нь юу юм бэ? Мань ер нь тэр үед одоо Месси байгаа үед шүү дээ. Тэгээд 16-д нэг боломжтой сакс тоглолт 17 дараа сакс тоглолт явжсэн. Яг тэр үедээ би нэг өөр ингэсэн багштай тий. Багштай болоод тэрэн дээр очиж би бэлтгэл хийдэг. Ер нь өөрийнхөө залтан дээр маш их ажиллах байсан болов уу гэж би бас хардаг тий. Өөрийнхөө залж хийдэг. Ер нь л яг тэр бага үесээ би саксанд дурлж исэн үесээ өөр ингэсэн багштай тий. Тийм сургалт мургалтанд явжсэн бол бас одоо төвчнөөс арай илүү тоглож болох болов гэдэг нэг би бас харж байгаа. Тийм боддог ер нь. Тэнгүүд одоо бол 10 жилийн хүүхдүүд ч юм уу яг сагсан сонирхож байгаа хүүхдүүд маш олон тийм мэрэгжлийн төвшөнд заах сургалтууд маш олон болсон тий. Одоо чи нэт хүүхдийг одоо алхамт дээрээ сайн байдгүй илүү залтнэр нь сайжруулдаг ч юм уу. Дутууг ингээд одоо програмчлаад өгч ш тий. Одоо энэ илүү болсон гэсэн үг үү? Тий, одоо ч сургалт хаасаагүй л шүү. Маш их сургалттай болсон тий. Хүүхдүүд өөрсдөө цагсан бас их дурлж байна. Тий. Тэгэхээр яг л одоо ингээл стандартаар тий чи одоо ингэж суугаад ингэж шийдэх энэ гараа ингэж гаргах тий. Энэ залтан дээр чи яг ийм жижиг суулт хийгээд одоо ингэ тий. Тэр бүх юм нь одоо яг ингэ зааж гал гэж би бодож байгаа. Гэхдээ би нэг сургалтанд очиж бас үзсэн. Тэр бас яг тэгж зааж л. Тэгэхээр одоо програмчлсан гэсэн үг шүү дээ. Програмчлал системтлээ тий. Системтэй болсон тий. Яг ийм юм. Тэгэхээр одоо манай ирээдүйн тамирчид бүр гоё л. Бүр гоё л. Бид нар чинь ч гэжтэй миний хувьд болохоор тэгж багасаа яг team системээр team өндөр багц зэрэглэлийн багш магчтар очиж үзээгүй. Яг хуваарал өөрөөрөө бэлдээл тэгээд гарч ирсэн болохоор маань бодохдоо юм цаашдаа нэлээд ур чадвартай мундаг болох байх гэж боддоо шүү. Тий. Би бас яг зүгээр сагсан үздэг хүний л яриа бас нөгөө нэг дээр тамхины зэг дээр яриа гэдэгтэй адилхан нэг ийм яриа сонсчихсан. Монголын лиг Азтай баг хамгийн өндөр контакттай лиг гэж ярьд юм бэл. Тэр үнэн үү? Ер нь контакт бол маш их. Тэгтээ маань өөрөө нөгөө Азийн тэр лигүүд тоглож үзег болохоор яг үнд яг тийм юм би бас хэлж мэдэхгүй. Бас нь ямар үг мэдэхгүй байна. Тэгтээ бол өндөр шүү. Контакт бол маш ихтэй. Гэхдээ яг зүгээр би зүгээр Барсаад тэгж үзээгүй байж болно. Тэгвэл би нэг асуух гээд байгаа зүйл нь болохоор манад орж ирж тоглож байгаа хүмүүс өөрөө тийм одоо гомдол хэр хилт юм бэ ер нь. Импортууд шүү дээ. Импортууд хэлнэ. Амар контакттай байна гэл те. Албадар ингэчлээ тэгчлээ гэл те. Тэр болохоор та нарын хувьд бол энгийн лив шиг болсон байгаа шүү дээ. Ямар энгийн гар бороо толгомол бол байх уу? Ерөөсөө албадар ийм байх штэ гэж сууж байгаа шүү дээ. Энэ бас гэдэг нэг яг нэг хоёул өмнөх яриа шиг програмчлаагүйгээс болоод ч юм уу болсон асуудал баг. Нөгөө талаар нэг манай залуучууд өөрсдөө нэг гудамжинд тоглож байхдаа маш өөрсдөө контакт өндөртэй тоглолдог те. Бүгдээрээ эндээс тэгээ өсөөд гараад ирсэн гарууд хоорондоо амар контакт өндөр тоглож байгаа бах те. Ер нь Монголын саксан бөмбөгийн бас ялгарч байгаа зүйл нь тэр байх гэж бодож байна. Тий, контакт маш өндөртэй манай Монголын сакс бол үнэхээр л өндөр. Тэгээ ялангуяа плей-офф мопи үеэр бол контакт байх. Аатаа штэ. Гэтэ энэс болоод
тамирчид бас бэрч байгаа асуудлууд бидний нүдний мэддэхгүй байгаа л. Ер нь ирэх жилүүдэд энэ дээр ер нь холбоо ч юм уу эсвэл сагсан мөгийн менежментийн хувьд яаж ажиллаж байгаа бол энэ дээр илүү одоо шүүлүүлэлт нь ихсэх ч юм уу иймэрхүү юмнууд одоо эхэлж байгаа юу? Тэгэхгүй шүүгч нарын хувьд одоо яа гэдэг хоорондоо бас ярилцсан бас тэ. Тэдний хувьд бас тийм байдаг л. Гэхдээ ерөнхийдөө угаасаа л Монголын лиг тэ ийм байх хэрэгтэй. Би бол одоо тийм байгаа. Угаасаа л ийм байх хэрэгтэй байх л гэж бодож байна. Энэ ч угаасаа энд нь ч үзчихэд өрсөн дуртай амар дуртай байдаг те. Халам те. Дуртай байдаг шүү дээ. Одоо тийхгүй тэгэл цэмгнээл одоо тэгэл ингээл тэгээд бас хэцүү шүү дээ. Яг бас нэг асуулт нь барсан. Шүүгчтэй холбоотой асуултсан. Хүн болгон шүүгч инглээ тэглээ дандаа гэл лиг эхлэхэд л шүүгч асуудал дагаж ирдэг те. Яг энэ дээр чи тамирчин хүний үүднээс за чи талбай дээр тоглоогүй байсан ч болно те. Эсвэл чухал тоглолтын дээр мэдээж багаа өмөрхөлөх. Яг зүгээр үзэгчийн үүднээс ч юм уу ингээ харж хахад хэр ер нь шүүлтлэн дээр ер нь хэр гомдолтой байдаг. Маш гомдолтой багууд бол те. Ер нь бүх багууд л тийм үү. Тэгэл яг тэр талбай дээр гараал тэгэл алдаа ээждэг нөгөөдхийн нэг болонгоос нь коуч нь хараагүй коуч гэнэ шүүгч нь хараагүй байдаг те. Тийм асуудлууд бас байгаа. Яг ч юм. Угаасаа тэр чинь робот шүүггүй амьд хүн шүүж байгаа юм чинь бас харахгүй үнцэг байна. Тиймэрхүү юмнууд бол тиймэрхүү талууд бол бас байгаа. Тэн дээрээ л шүүгчийн тийм асуудал болоод байдаг те. Шүүгч харсан бол угаасаа л үлдэн шүү дээ. Тэр бол тодорхой шүү. Хараагүй үнцэг гэсэн юм бас байдаг. Энэ өөрөө яг би нэг холбоо барих гайгүй шүү. Энэ өөрөө яг тэр шүүгч нартай хувьтай нь холбоотой нь эсвэл одоо яад юу гэдэг зүгээр нэг удаа Барса нэг шүүгч рүү хараад муухай арчлаа. Үлээхгүйсэн чи. Тэр нь дараагийн тоглолтнууд дээр шүүгч тэр хоёрын хувийн асуудлаас болсон тийм харилцаанууд хэр нөлөөлт юм яг талбай дээр. Тим юмнууд зүгээр яг чамд байхгүйс тиймэрхүү юм анзаарэгддэг. За тийм юм бол байхгүй. Гайгүй. Тийм. Яс хоёрын хувийн харилцаа хин ч аваа. Тийм. Тэр чинь тэгэл талбай дээр оруулсан. Би дургуй тоглогч дээрээ гэд үлээгээд байгаа байхгүй сте. Байхгүй. Тийм. Тэр үсээ мэдгүй. Арайч бас тэгж бас байхгүй хөө. Тэр хүн ч ажиллал хийж байгаа. Тиймээд. Тэг яг бүгдээрээ л мэдж байгаа нэг шүүгчтэй одоо асуудалгүй бид нэр бүгдээрээ л ярьдаг бийцэн заримдаа юу вэ what the fuck гэдэг. Гэхдээ яг ингэдэгчсэн бид нэр мэдэхгүй л хэвгүй яг дотор яг үнэхээр зөв үлээлт ч юм уу урвал бид нар мэдэхгүй тийм болохоор лигоос манагаас заримдаа хитрхи токсик болохгүй хань талаас өөрсдөө гоё үзцгээ тий. Бас юм гоё токсик болгоодох нь илүү сонирхолтой байдаг ч юм уу мэдэхгүй тэр мөрнөөс мэдэхгүй л юм байна. За Барса энэ жил зүгээр чиний бас харж байгаа шүү. Аль багууд бүр амар их өөрчлөлт игээд илүү хүчтэй орж иж байгаа гэж харж байна. Үгүй мэдээж чи тамирчны хувьд бол хаанаа нь юу болж байгааг бол чиний хувьд бол мэдчихэл байгаа. Аль багууд энэ жил илүү сонирхолтой амар тоглолтууд үзүүлэх бол гэдэг ч юм уу. Чиний бодож байгаа багууд бол хоёулаа ярилцъя л. Миний хувьд одоо угаасаа л тэгэл Монголын сагсан бөмбөг нүдэн дээр ил байгаа шүү дээ. Тэгэл тэнгууд одоо нэг сэлэнг бодонс SJPS гэдэг байна шүү дээ. Эпс хоёрын хооронд маш том толон болгоо. Тэрийг ингээд барсаа тэрийг ингээд бид нар үзэх амар сонирхолтой байдаг заа. Тэгвэл та нар тас яг тийм байдаг шүү дээ. Маш сонирхолтой шүү дээ. Тэний хоёр хүний бас нэг бив чим шиг нэг юм гоё тэр нь гэхдээ илүү сонирхолтой тий. Монголын сагсаг бас амар сурчилж өгөөд флекстэй байгаа байхгүй би тэгээ тий. Тэр бол маш гоё оо. Би бол тэр хоёрын дул сам бас үнэхээр алаанд болох. Чи баг өөрөө очиод тасалбараа үзчихвэ санагдав. Ер нь тэгэн шүү дээ. Тэр хоёр ч бас алаам бол. Тэгээд Knights бас энэ жил нэлээ өөрчлөлтүүд хийж үлээ. Тийм бэл. Тий. Тэгээд хөлгүүдийн өөрчлөлтийг бас сайн. Хөлгүүд жоох юм хаамбал байгаа тий. Одоохондоо. Тэгээд бас тэр багийн хэмэл байх л та. Гэхдээ миний бодлоор бол тэр Эпс бодос хоёр бол үнэхээр л халаан болох. Тийх баг. Таарсан тоглолтуудын үзнэ би ч гэсэн өөрөө үзнэ л дээ ялч. Тэр нөгөө талаараа тэр хоёр хүн бас сагсан мөгийг маш гоё олон үзэгчтэй болгож байгаа хүмүүс. Гэж миний хувьд боддог баг. Чин би ингээд бас заримдаа яг одоо сайхан хэлчих. Би ч одоо сэлэнгийн нутгаас гаралтай хөвгттэй. Нутгийнхаа багаа дэмжмээр гэдэгтэй тэнгүүд одоо багийн эзний зарим ингээд кринж хөллүүд байгаад байгаа юм шиг санагддаг. Тэнгүүд тэрнээс болоод нэг нутгийн багаа дэмжих хэсгөө юм шиг тий. Тэнгүүд нэг заримдаа ингээд гаргаж байгаа үйллүүд нь надад таалагдахгүй байдаг. Тэр нь эсэргээрээ бас маглан хүмүүс бас гоё таалагдж идэг юм шиг байгаа гэж миний бодож байгаа.
Гэтэ нэг юм мөнгөтэй байна, сайхан тий. Амар мөнгөтэй байна. Үнэхээр тэр маш том хөрөнгө оруулалт хийж чадж байгаа бас том багийн эзэдүүдэд баярлалаа гэж хэлмээр байна. Подкастын зүгээс тий. Барсаа тамирчин байх сахилгаат гэдэг хоёлаа ярьчлаа тий. Тэнгүүд одоо хоол унд идж уух амаар орж байгаа бүх зүйлстэй спорт яг тамирчин салшгүй холбоотой болчтгүй. Чиний хувьд бас энэ дээр хэр үт юм бэ? Тий, одоо мань ер нь бас илэн талангуй байсан уу? Одоо тэгэл дуртай юм ичдэг. Тэгэл одоо сүүлийн 2 жилээс бас тий өөртөө бас арай нэг шимтэй зүйлийг идчихсэн, арай нэг өөртөө таарсан, бидэд таарсан юм идчихсэн гэж Боддог байсан. Тий, боддог байсан. Одоо ч гэсэн ер нь тийм болцсон. Одоо тэгэл усуусан ч гэсэн арай аль нь илүү вэ тий тэрийг арай хэрэглэх гээл арай бидээ илүү вэ. Одоо чинь барсаа би ингэдэг хөхгүй. Би ус уухад усал одоо би ядаж ундааны оронд ус ууя гэж боддог хөхгүй тий. За би машинд явж нэг машин бэр явж байхдаа нэг ядаж том ус аваад явчих эсвэл гэртээ ус буслахад усан савнд хийгээ явчих гэж боддог. Ус нь надад илүү гэж бодчих. Тэнгүүд тамирчин үед бол ус дотроо аль ус нь вэ гэж боддог болж эхэлж байна тийм үү? Тий, ер нь тийм шүү дээ. Тэгэл арай илүү надаа тэгээ тэрний чинь бас тэгээ бичсэн зүйлүүд нь байгаа. Арай илүү надаа уншдаг болж байна тий. Тийм, уншаал тий. Ер нь яг тийг нь одоо идж байгаа юм дээр ч гэсэн маш их анхаардаг болж байна уу тий. Тэгэл өөр одоо нэг энгийн зүйл мөл ч юм уу тий. Идчихдэг тэгэл бас нэг тамир гэж юм байгаа шүү дээ тэр чинь. Тэр зүйлээс авч байгаа шимт хижээл тий. Бэлтгэл дээр одоо бэлтгэлийн өмнө тоглолтын өмнө ямар хоолнд идэх үү гээл те. Бас тэр чинь нөгөө хоол зууч гэж байгаа шүү дээ. Хоол зуучдаг ажиллал. Арай хөнхөө хоол идэх тоглолтод ордог ч юм уу те. Одоо тэгэл нөгөө нэг монголчууд яадаг чинь цуунгаа идээл те. Өглөөс ууж жарж ирэл орой тоглоод явлаа. Тийм л байсан баг л та юм итгэн жил юм те. Одоо бол бас тийм бас жоохон байгаа болчиход байна. Тийм бах. Барс би ингээд зарим тоглолтууд чинь үзээ байж хат хардаг байхгүй чамаг. Зүгээр яг нэг арай чамаг шахацсан палан дээр ч юм уу чи ингээд нэг зарим сэтгэл дундуур байгаа багаас чи ингээд мэддэг болохоор цаа манай уу яг ингэчлээд гэж би дотроо ингээд бодож байгаа шиг. Чи өөрөө ер нь нэг талбай дээр байхдаа эсвэл сууж явах үедээ хэр өөр байдаг вэ? Одоо илүү ууртай байдгүй эсвэл илүү юм тайван байдгүй яг талбай дээр байхдаа эсвэл юм өөр хүнээс ямар юм гарч болох вэ тий? Ер нь бас нөгөө нэг яг л ч талбай дээр өөрийгөө маш их тайван байх гэж хэлчихэдэг. Мань түрүү ярьжсэн шүү нөгөө нэг тоглолт руу явахдаа мань өөрийгөө бас нэг жоохон өөртөө яригддаг тий. Тэгээ ер нь талбай дээр андаа тэгэл гараа сандраал ингээл байх юм бол ямар ч тоглолт байх биш. Аль болох тайван сэлгэн цуусан ч гэсэн өөрийгөө маш их тайвшруулаад тий. Амьсгалын тасгал шийдэг юм. Өөрийгөө маш тайван байхыг хичээдэг. Талбай дээр гаргалаад ингээл өөрийгөө тэг ингээл дэвргээд ч юм уу одоо ингээл яг л нэг хэмнэлт ингээл өөрийгөө барай явахыг хичээдэг те. Нөгөө талаараа үзэгчдээс орж ирж байгаа тийм реакшнгууд заашвал эсвэл нөгөө сошиал дээр болж байгаа хүний бичсэн юм тамирчдад ер нь хэр нөлөөлдөйн, чамд ер нь яаж нөлөөлдөйн. За одоо чинь чамааг хэлээ мөө гэд танаа багийг хэлсэн байдаг ч юм уу. Тиймэрхүү юмнууд ер нь хэр нөлөөлдөйн. Мань ер нь уншдаггүй шүү дээ. Уншихыг ч хүсдэг. Янз бүрийн уншихгүй. Тий. Угаасаа тэгэл тэрийг бүр ингээд нэг тэрийг авч хэлцдэг. Тэрнээс тэгэл нэг юм аваал те тэрийг уншаал цаа одоо намайг ингэсэн байна да те. Тэрийг уншихгүй байна гэдэг тэгтээ барсав чадвар шүү. Одоо чинь би нэг рил оруулсан байхад тэнд чинь 50 60 70 80 100 комент орж ирдэг байхгүй. Тэнгүүд заримнаас хэцүү комментүүд байна те. Намайг мингтэй пэмэ гэж хэлсэн. Зүгээр танихгүй юм баахгүй нөө. Би орой харангууд амьдралтаа нэг ч удаа харж байгаа те. Тэнгүүд ороо зүгээр тэгээд хийснээр гараа явсан баахгүй. Адаа мадаа те. Зүгээр зарим нь сайхан өөрсдийнхөө зургийг ингээд шууд ингээд дарцсан ахнаар байна те. Тэгээ намайг амьдралтаа нэг ч удаа харж байгаа гэж яагаад ингэ хэлж байгаа юм бол доо гэдэг чинь. Би үл ялчуудыг уншчихдаг. Тэнгүүд чиний хувьд л уншихгүй байна чинь чадвар байгаа юм шүү. Тийм мен угсаа анхандаа бас уншдаг л байсан. Тэгэл ер нь л энийг унших ямар алдтай биш тий. Тэгж бод. Тэгээ одоо тэгсэн ч гэсэн би нэг уц руугаа ороод харсан ч гэсэн би тэрийг заавал тэрийг гаргаж ирэл би тэрний доотлыг гаргаж ирэл унших тийм. Мань ерөөсөө тэгдэг. Ер нь өөрийгөө тайван байлгах. Гэтэ барсаа ер нь өөрийгөө нилээн өөртөө ажиллаж байгаа тогтогч байна гэж ер нь маний хувьд бас бодлоо. Би одоо барсааг л яг
хамт сакс тоглодог хахад байсан манай үеийн өндөр одоо тэгээд те 3-3 тоглонгод Барсачи төв болчих гэдэг л байсан те. Тэрнээс одоо яг спортын одоо замлаараа 3-4 жил ч энэ талаар ингэж ярилцаж суугаагүй. Надад бас сонирхолтой болохоор ингэж сууж байгаа шүү. Яг үүнтэй адилхан үүнтэй холбоотойгоор нөгөө нэг одоо сая e-спорт дээр ингэт юм байлээ. Одоо чинь Монголцыг улс даяараа дэмжиж чинь тийм үү? Counter Strike Монголс. Ингээд манай подкаст орж одоо юу тоглолт тайлбарладаг залуу орж ирж байсан. Тэгэхэд e-спортын сэтгэл зүйч гэдэг мэрэгжил байдаг гинэ бүр тусдаа. За спортын сэтгэл зүйч гэдэг бас мэрэгжил байдаг баг. Тэрэн дотроос салаад спортын сэтгэл зүйч дотроос салаад e-спортын сэтгэл зүйч гэдэг маш том бүр юм. Тэрний та тусдаа номын сураад ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Яг энэ тал дээр баг дунд одоо цагсан мөн дээд лигт ч юм уу эсвэл яг спортын сэтгэл зүй одоо тамирчдын сэтгэл зүгээр нь өргөх гэдэг зүйл яг энэ бизнес дээр ажиллаж байгаа юм байдаг үлээ. Бага шүү дээ. Бага. Багийн сэтгэл зүйч гэж байгаа. Бага. Тэгэхээр ер нь сэтгэл зүйчгүй бол одоо түрүү жил за тэрний өмнө жил бид хэд нөгөө нэг яг залуучуудаар уулзсан байхгүй бараад ирсэн. Тэгээд ихэд тэнд нэг залуу ирж сэтгэл зүйч гэдэг. Тэр залуу ирээд бид хэд нэлээд хожигдл амссан байхгүй. Хожигдл амсч байгаа тэр залуу ирээд бид хэд нэг 4 билүү дарааж хоцсон. Сэтгэл зүйчтэй холбоотой асуудал. Тэр залуутай уулзаад бид тэр тоглолтын өмнө ч юм уу те бэлтгэл дээр байхдаа тэр залуутай ярилцдаг гэсэн байхгүй. Гэтэ бас маш их хэрэгтэй сэтгэл зүйч бол. Тийм. За одоо маш их хожигдлын суралтай байж байгаа сэтгэл зүйчтэй ярилцсанаас багаараа ингэж өөрчлөгдөж байна тийм үү. Тэрнээс та нар за өмнөх тактик ч юм уу янз бүрийн юмнуудаар явуулсан. Тэгэхээр сэтгэл зүйч гэдэг хүн тэгж нөлөөлж штэ тий. Тэнгүүд яг энэ нь бүх багууд дээр одоо хэрэгжиж чадж байгаа юу? Хэрэгжиж байгаа хаа. Бүх л баг сэтгэл зүйчтэй байгаа байх гэж би бодож байна. Тий. Манайхлаа сэтгэл зүйчтэй ажиллахаар шал өөр болдог тий. Энэ бол хөвдөө сэтгэл зүйчийг бол амар дэмжиж байгаа. Сэтгэл зүйчтэй харьцах бол харьцаа тоглолтод орох бол шал гоё. Тий. Өөрөө дотор хөвдөө нэг юм бодож байгаа л тий. Шал өөр хүн ирснээр надтай шал өөр чи одоо тий. Чи яг л энийг хийх ёстой тий. Чи энийг гоё байх ёстой мөстой гэл тий. Намайг чи ингээ өргөд өгч байгаа юм шиг санагдаж шүү дээ. Ер нь би бол тэгж болдоо шүү дээ. Илүүд чамайг тухтай болгож өгч шүү дээ. Эндс бас илүү сайхан цаашаа яваасаа. Тэрнээс гадна одоо нөгөө нэг талбай гадна ярддаг хүмүүс гэж бодож одоо чинь одоо мууш байх цах те амар гоё ингээд бас тэр хүн бас нөгөө талаар багийн сэтгэл зүйч юм шиг байна те яг энэ шиг одоо туршлагатай тоглогч нартай ярилцсан бас тоглолтод хэр нөлөөлт юм бол нөлөөлнө. Ханаас юм асуу штэ. Би бол одоо хотын цэнгүүн байр гээд 3 тоглолдог байсан те. My brothers бас тэр ихтэй бас нэлээд ярилцсан. Тэр хас одоо ингэ яах баха одоо ямар шийдвэр гаргах вэ? Ингүүл яад юм болоо те. Ингэж шийдвэл яах вэ гэдэг юм уу? Тийм юм ер нь асан. Тэр ах ч гэсэн өөрөө надад бас хэлэнтэй чи энэ талбай дээр гад ингэчихгүй яа. Бокс аваад ихтэй ингэ те. Тэгэр ингэ ахнараасаа бас маш их юм сурна шүү дээ. Тэр нөгөө талаараас сурхаас гадна сэтгэл зүгээр маш их ингэж коуч хийж өгдөг бах те. Дэмждэг. Дэмждэг бах те. Одоо ер нь тэгээд нэг за чи ингээд нэг алдчихлаа. Чи тэрийг тэгчихгүй байсан тэгээд зэмлэх үед бас байгаа юу? Байгаа. Зэмлүүлэх үед байж шүү дээ. Тэгэл тэднийг өөрөө ойлгоол те. За би яг ингэ тэр энэ дээр ингэх ёстой байсан юм байна. Тэрэн дээр тийх ёстой байсан юм байна. Гэдэг юм өөрөө ч гэсэн тэгвэл тэгэл ахнараасаа суралцаал явдаг юм. За барсан ахнар гээ яриа явж байна те. За сая нэг урлагт одоо жишээ нь ингээд ах дүүсийн эрэм гэж байдаг шүү дээ. Тэгвэл яг сагсан бөмбөг мэдээж спорт бол мэдээж эрэм дараалтай байна. Тэгтээ яг энэ ах дүүгийн ч юм уу эсвэл яг юм эрэм эдэг гэдэг зүйл сагсан Монголын сагсан бүгд хэр байгаа вэ? Бага. Бас маш их. Тийм. Жишээ амьдралаар одоо тийм байлаа гэдэг жүжигчд бас тийм эрэм дараалтай тийм. Яг сагс бол яг адилхан тамирчин гэдэг утгаар бол бас одоо би нэг 2 ах ч юм уу те тэгэл одоо 3 ах ч юм уу найз те найз ах ч юм уу те яг тэгжил явдаг те про те амьдралаа яг ингээл те тэр хүнээс нэг одоо би хэлээд шүү дээ найз ахаас одоо цэнгүүнийхаас би цэнгүүнийх наваад гэдэг байхгүй доош хам байл битүүр чи яг ийм нэг байрны голдоо нэг байрны зайтай нэг байранд амьдэрдэг байхгүй тэгэл тэнгууд одоо доош хамч гэдэг юм уу те тэгэл яг ингээл нэг ийм найзын өөр ах нартайгаа яг ингээд харилцаад явдаг. Тэгэхээр ер нь одоо хүндлэл гэж юм байгаа шүү дээ. Тэр хүнийг хүндлээ те. Наана ингээ маазарт гэсэн цаанаа маш хүндлэл явж байдаг гэсэн.
90 дараа тийм юм байгаа л гэсэн. Энэ нь ч бас байх ёстой л цааштай тий. Уусаал байх. Тэрнээс бол одоо яг нэг юм залуу тоглогч шууд ингээд ахмад тоглогчтой санал зүйрлэлтүүд пам гэжсэн зүйлүүд бол хайрцаг уу гайг байх. Тий. Ер нь тийм бар хэцүү шүү дээ. Яг өөр тийм тамирчид бас байдаг л баг. Би бас сонсч л байсан. Гэхдээ яг тэрнтэйгээ холбоотойгоор тэр нас цаашдаа нэг залуу тоглогчдын ирээдүйд бас нөлөөлж болох ууц л байх л та. Тий. Ер нь тийм шүү дээ. Ер нь тэгээд мэдээж 1000 сайн саксдаг тоглолтог хүн байлаа гэж бодоход Сахилга бат хувьд асуудалтай хүн бол бас хэцүү үстэй тий. Тийм шүү дээ. Сахилга бат гэдэг юм чинь бас маш их хэрэгтэй шүү дээ. Спорт шүү дээ. Барсаа нэвтрүүлгийн цагаас нэлийн төгч чинь. Одоо яг сүүлийн хэсэг рүү орё. Хувийн үүднээс барсаа Монголын сагсан мэдээж маш гоё өгч байна. Эхлээс дуустал хүртэл ярьлаа. Энэ зүйлүүд дээр илүү дахиад гоё ажиллачаасаа тэгвэл лиг нь илүү гоё болох та гэж чиний хувийн хувьд хардаг үнцэг чи юу байдаг? Одоо надаар хэлүүлэлтгүй лиг маш гоё хөгжиж байна. Тийм мэдээж маш гоё хөгжиж байгаа тийм. Тэгэхээр одоо манд одоо хэлэхээр хэлэх зүйлч олдохгүй. Ер нь бол үнэхээр амар гоё хөгжиж байгаа. Эндээс нь тамирч маань аюу гоё л байх тийм. Үнэхээр бид нар ч гэсэн тийм талбай дээр тоглох амар гоё л байгаа шүү дээ. Тийм үзэгчтэй одоо тийм гоё арена бариад өгч байгаа ч одоо тэгэл одоо энэ дээр ингээд анхаарчвал том тамирч хэлэх байх юм дээр энэ дээр бол нэг тийм. Миний хувьд одоо сайхан байна оо гэдэг шиг байна. Жилээс жил ирэх тусмал илүү гоё л болох. Гоё болоо. Яг магадгүй ойлоо нэвтрүүлгийн ихэнд ярьжсэн шиг бүх багууд гоё аренатай болоод гоё автобусаар аялан тоглолт хийдэг бол илүү гоёлох тийм. Тэрэн дээр ингээд нэмээд хэлэхэд одоо чинь одоо хагас шигшээ тий одоо финалийн 4-ийн тоглолтын дээр бол илүү тэр аялан тоглолтод илүү яг үзэгчдэд яг тэрийгэ зориод багаа дагаж очиод ингээд илүү бүр юм гоё болох гэж байх гэж бодож байна. Тийм шүү дээ. Тийм миний хувьд бол тэгэл тэр чинь үзэх гэж тэр тамирчдыг харах гэж тий тэр аренадаа очдог тий тэр одоо юу гэдэг хинтид ч юм уу тий очиход тий тэнд хоёр тоглолт болох ч нэ одоо тий хотод тэр лиг зургтай гардаг одоо тэр том лигийн тамирчид ирэх гэж байна ч гэдэг юм а тий тим яриа гараал тий тэр чинь үзэгчд ч гэсэн маш дуртай хүлээж авах хаа гэж боддоо шүү дээ. Бас нэг сонирхолтой асуулт байна барсаа. Одоо яг NBA-ээр бол Нью-Йоркийн фэнүүд бол алдартай фэнүүд гэдэг шүү дээ тий. Нью-Йорк Никсийн фэнүүд. Тэнгүүд нөгөө талаараа яг энэ фэнүүд ингээд одоо чинь багтаа ингээд тоглоход нэг фэнүүдийн тэр яг талбай дээрх юм юу хэр байдаг. Одоо чинь тий химнэл одоо чинь танаа багийн эсрэг байлаа гэж бодоход нөгөө багийн хөгжим нь одоо аренаг илүү дүүргэсэн байсан ч юм уу тий. Ийм хүн яг юм үзэгчдийн химнэл юу хэр байдаг вэ? Амар. Яг үнэхээр бүр ёо. Бэн бүх ертөнц танаа багийн эсрэг байгаа юм шиг л ба. Тий, мань нэг хамгийн ихний жилээ байхгүй юу? Тэр жил чинь одоо энэ лиш миш ирэл лиш чинь нэг хэсэг нэг амар од мод тий. Яг лиш чинь нэг Монголын шгшээ огтой тоглохоос нахуулаад хүмүүс мэдэж эхэллээ. Галцсан байсан тий. Тэгээд дараа жил нь хүрээд ирсэн шүү дээ. Үгүй яг тэр жил манай бродерс дээр ирсэн байхгүй. Тий шүү дээ. Тий захын бродерс ирсэн шүү дээ. Тэгээд гардийн өдөөс тоглож байгаа шүү. Гард чи ямар хөгжим чи яг тэр жилд нь захын бродерст орд харсан юм уу? За орж таарсан. Тэгэхэд яг плей-оффын тэр чинь дөрөвдөг тоглолт явж байгаа. Яг ингээл нэг 3 шидэл ороход зүгээр ингээд юм газар хөдлөл болж байгаа юм шиг зүгээр тэр хүчээр зүгээр ёо тэр мэдрэмж болчихсон үнэхээр амар. Үнэхээр гоё байдаг тий. Үнэхээр амар бүр өөр юу гэж хэлэхгүй зүгээр ингээд нөрглөл юм чи тэр амар юм чи. Тэр мэдрэмж бол үнэхээр гоё байдаг. За тэгвэл ямар ч цаашдаа ингээд илүү сайхан энэ маань илүү гоё хөгчөөд те яваасаа гэж бас үзэгч сонирхогч миний үүднээс бас хэллээ. Тэгээд бас яг энэ дунд нь бас тогоонд нь хамт буцлаад явж байгаас найзтаа бас хэлье те хүн болгоноос барсаа бид нэвтрүүлгийн төгсгөл асуудیں۔ Найз чам подкастт урахаас өмнө ч юм уу те за биний подкастт ороод надад боломж олдвол хөтлөгч асуугаагүй байсан ч гэсэн те ийм зүйлийг би бас баг зэрэг ярих гэж бодд юм а гэдэг ч юм уу. Ийм зүйл байвал би төгсгөлд хүн болгоноос асуудаг. Тэгээд хэрвээ ийм зүйл ярих юм байгаа бол нэвтрүүлгийн сүүлийн хэсгийг би зочдтой үлдээдэг байгаа. Тэгээ энэ сүүлийн хэсгийг бас чамд үлдээе гэж бодож байна. Ярих юм гэхээр тийм ээ. Өөрөө залуу хүн те. Тэгэхээр манд нь яг тэгээд би
би одоо ингээ тийм зүйлийг ярьдаг гэсэн хүсэл мэд тийм аа. Гайгүй. За. Марсан мэдээ багын л ер нь ийм зал байсан. Яг гоё хэвээрээ бас байна тий. Тэгээ ямар ч сан удахгүй тэгвэл байхгүй гэвэл удахгүй бас найз нь эхлэж байгаа шинэ лигтнээс амжилт хүсье. Юу шинэ үлрэлтэнд амжилт хүсье. Тэгээд бас давхар дарахын United багтнаас амжилтын дэдийг хүсье юу. Тэгээд энэ жилдээ бас маш том зорилго тавьсан байгаа бах. Тэгээд тэрэндээ бас хүрэхийн төлөө зүтгэрээ. Тэгээд миний хувьд бас би дэнцээр бахолно. Бас яг мэдээж дарахын United багийн бас шинэ фэн бейс бас хүлээж байгаа. Бас танаа үед дэнцээр байх болох. Мэдээж бас чиний ард талд бас байдаг ихнэр чин за найз нөхдөд чинь зөндөө хүмүүс байгаа бах. Тэгээд тэр хүмүүст бас баярлаа. Тэр хүмүүстээс чиний өмнөөс баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд SU подкаст энэ үрээд өндөрлөе гэж найз нь бодлоо. За тэгээд нэвтрүүлгийн дүрслэнээс гарын бэлэг өгчээ. За бас ивент итгэгчийн гарын бэлгүүдээ өгнө. За эхнэрт хүүхдэд нь найз нь юм явуулнаа заяа. За би ч яах вэ? Манай ивент итгэгч компаниас явуулнаа. Тэгээд мэдээж будааны хэрэглээ бол өндөр байгаа. Будаа юу нэр? Окей. За тэгвэл яг Japanica сортын за Essuris гээд будаа байгаа. Тэгээд жилдээ нэг л тал ургуулдаг. За эрүүл үржин ширэнтэй хөрсөнд ургадаг юм будаа байгаа. Тэгээд их нэртэй бэлгэлээд бас гэр бүлээр хоол хийж идээд үзээрэй. Таалагдвал танаа цааш гэр бүл хэрэгтэй болох. За мөн Sweet Oasis компани за juice-нууд байна. За juice байна. За мэдээж компот байна, гүзэлсний компот байна. Та бас нөө савлгаанд биес давхар дууртмаар. Тэгээд сахаргүй жимснүүд байгаа. Жимсний компотууд байгаа. Тэгээд хамгийн гол нь савлгаа нь бас дараа нь хэрэг болоход гоё юм билээ. Жишээ нь одоо жишээ нь энэ савлгаагаар манайх нөө цэцэг мэцэг усалдаг юм хийсэн байдаг хөөхгүй. Тэрнээс айгүй гоё. Би бас энэ тэнд явж байгаад хараа нэг үсээд суулж байхдаа ч юм уу. Би бас энийг байнгалт нэг үсээд суулж байгаад энэ савлгаа маань нэг айлын цэцэг усалдаг сав болсон ч юм уу те. Тиймээс харахад айгүй гоё байдаг. Тэгээд бас эрүүл байгаль хэлтэй хэрэглээг бас үргэлж дэмждэг Sweet Oasis компани хамт олонд баярлалаа. Манайхтай энэ юуг компаниуд боожсэн. Айжсэн ба. За. За нас баярлалаа. За мөн Pampan chips байна. За тэгээд Sweet brand-ийн Macron чигнэмэг байгаа. Тэгээд минаас тэгвэл идэх юм байгаа л юм байна дотор нь. За тэгээд бас гэр бүлт нь бол мэдээж амттанд дургуй хүүхд гэж байх хэвтэй те. Тэгээд бас гэр бүлт нь эрүүлийн хас сайн сайхан бүхнийг хүссэн өрөөё гэд. За энэ хүү бас гарын бэлгийг бэлгэлж байгаа шүү. За баярлалаа. За. Тэгээд би нэвтрүүлэг болгон дээр л хэлтээ. Одоо манай зурлаач баг миний өмнөөс хэлэх хөө. Энэ уут маань бас нөгөө нэг аюу гоё уут байгаа. Тэгээд өглөө болгон талах сүүндээ гардаг уут нь байгаасаа гэж өрөөгөөд энэ уутыг бас бэлгэлж байгаа шүү. Манай нөгөө эмээнэр нэг тор аваад дэлгүүр ордон шүү дээ тий. Яг тэрэн шиг гэргийн маань тий өглөө болгон талах сүүндээ гардаг бас уут нь байгаарай гэж өрөөгөөд өгч байгаа шүү. Тэгээд энэ удаагийн дугаар энэ үрээд өндөрлөж байна. Тэгээд энэ удаагийн дугаараар бас яг сагсан мөнгөний дээдлэгт хамт тогоонд нь буслаа явж байгаа. За залуу тамирчин prime time нарай дуусааг байгаа маа найз орж ирлээ. Шинэ баг одоо улирлэгчтэй холбогдуулаад бас яг энэ төрлийн зочин бас оролцох нь илүү гоё сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс та бүхнийг 7 хоног болгон шинэ сонирхолтой зочинтой уулзуулгыг хичээдэг байгаа хост миний хувьд. Тэгээд эх 7 хоногор дахиад өөр сонирхолтой зочинтой уулзцгаая. Тэгээ энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөө. Би ерөөсөө нэг юм хэлтгүй юм бэлээ. Манайха subscribe дараад үз. Манайха нэг ингээд хуруу дараад тэгээ лайк дарахад манайха маш бага цаг 1 секунд л болно. Facebook-ийн бичлэгүүд маш өндөр үзэлттэй биш манайха YouTube-ээ жоох ингээд явуулмаар байна гэж хүсмээр байна. Баярлаа. За 7 хоногт уулзъя.